уламжлалын амьсгал тогтмол сэдвээр судалгаа хийдэг. Тэгээ энэ удаагийн хэлбэрт бол Монгол уламжлалын амьсгалын тогтмолыг угсаатны ургамал судлалын бүхнээс шинжилнэ. За тэгэхээр сэдвээр ажиллуулах үгнээс амьсгал тогтмол гэж юу гэдэг. Тэгэхээр энэ бол амьсгал тогтмол гэдэг нь энэ вариант буюу бүхий л салбарт байдаг тэр үйл хэвсэгч гэсэн утгатай. Оюутны эрдэмтний шинжилгээний хуулийн тухай одоо амьсгал тогтоохоор боллоо гэж төсөөлөв. Тэгэх юм бол тогтмол нь юу болох вэ гэхээр бусад бүх зүйлээс ялгах одоо тэр хасаж болохгүй үйл хэвсэгч шинж буюу судалгааны арга зүйд суралцах, илтгэх болон нотлох зэрэг ийм тогтмол байж болно гэсэн. Тэгэхээр энэ бол тогтмолоо яаж ингэж багтлаад амьсгал болох вэ гэдгийг арга болсон. За тэгэхээр амьсгал тогтмол болон амьсгал аргаас бүрддэг. Эхний үеийн ертөнцийн танин гэсэн онцлог болон амт зохиолын зүйлсийг хадгалах нь үлдсэн байдаг. За амьсгал нэгэн үзэгдлийн олон шинжилгээнд байдал уг язгуурын уурлан гарах болдог зүйл учраас тохиромжтой байгаа. За тэгээд байгаль дэлхийн хүний айж амьдралтай салшгүй холбоотой уламжлалыг хойшлон судалж түүний амьсгал тогтмолыг шинжилснээр тэдгээрийн хооронд ялган тэмцээн уялдвал далайн их хэлсэн онцлогийн зарчмын бүлэгийг тодруулж болно. Судлагдсан байдал нь бол амьсгал ихлээр сурвалжын судласан гадны улам хотоодын үйл өмчийг мэддэг. За амьсгалыг англиар судалсан холоо шавьшин ноо гадны чимэглэлд дулаан нэмэн хэллээ ганц зүйлийг мэддэг. За уушиг уран зохиолын хэлбэр одоо утга биелэглийн талаас нь судалсан гэвэл дулаан мол инкватор зүйлс судлаж байна. За бусад урамлын уламжлалт хэрэглээ бусад шинжилгээ ухааны үднээс бол эдгээр юм судалсан байна. За судалгааны арга нь бол тэгээд задлан шинжилгээ нэгтгэн дүгнэлт тайлан төлөвлөл. Зөвлөгөө нь бол монголчууд ургамлыг хэрхэн танин мэдэж английн ялсан зүйлийг туршлагыг тодруулна. За үүний тулд ургамлын амьсгалыг бүтээх зөвлөх амьсгал тогтмоллон амьсгал харгаар ангилсан тухайн ангилалд тулгуурласан ургамлын амьсгалыг угсаатны ургамал судлалын онц зарчмаар задлан шинжилж тайлан төлөвлөсөн. За шинжилгээ талаарч бүгдэн гэвэл яг ургамлын тухай одоо уламжлалт хэрэглээ тэр нөгөө зан үйлийн талаас нь судалсан болон амьсгалыг судалсан хүмүүс байдаг ч гэсэн ургамлын амьсгалын тухай судалсан байхгүй. Тэр энэ нь бол шинжилгээ тал байна. Тэгээд байшин шинжилгээ ухааны хоёрыг хүмүүс өмнө монголчууд хэрхэн хүрээлэн байшин таны мэдээж онцлог шинжилгээ ялган ярьсныг тодруулах мөн артын ургамлын судлалын шинжилгээ ухаантай хэн холбоотой явах гэж байна. Урамлын амьсгал тогтмолыг эхлээд ангилсан. За Төмөн амьсгал 1-2 Монгол ардын амьсгал 5 гэсэн. За Төмөн амьсгал 1-2 болон Монгол ардын амьсгал 5-ыг 3 өнгөлтөл байгаа. Эндээс 798 амьсгал тохиолдсон тоогоор төлөвлөж тэгээд тохиолдсон болон урамлын тухай жишээ нь хасгаар 652 амьсгал үүсдэг. За тэгээд эдгээр нэг Washington Council 22 ингээд хэсэгт ангилсан. Одоо нэгдүгээрх нь бол харагдах байдал, хоёрдугаарх нь бүтцийн. За бүтэц батлаа бол нөгөө одоо энэ биологийн шинжилгээ ухааны үндэсний шинжилгээ гэдэг. За эколог болон амьдралын хэлбэр нь мэдрэмж өртөх байдлаар нь хэрэглээ ач холбогдлоо нь. За эдгээрээс цөөн жишээ. Тэгээд саяны нөгөө ангиллынхаа одоо эзлэх хүрээний талбай хэмжээгээр ингэж үсэлж харуулсан. Тэр саал гэсэн бол хэлбэр бүтэц өнгө зэрэг харагдах байдал хамгийн их өгнө. За энд нэг юм шар бортой хэсэг нь бол нөгөө хэрэглээ ач холбогдол. Энэ юм байна. За онлайн 652 амьсгал 496 амьсгал хэлбэр зүс 251 амьсгал өнгө 19 амьсгал хэмжээ голчлог үзэл амьсгал тогтмол оршин байна. За үүнээс харвал харагдах байж гадаад хэлбэр төрхөөр ялгаж салах нь аливаа зүйлийг таны мэдхийн алхам болно. За байцааны тухай нэг онцлог. Замтар хүү дасан цол бэлдээ дээж бүгд нэгч товч үзэнсэн. За нийт ургамлын амьсгалын 73% хэлбэрийг үүснэ тогтмол болоод тохиолдсон тоогоор жишээлбэл байцааны мөндөр бүрийн хэлбэр үүсэх гэсэн ургамал хүмүүсийн ногоотой харьцуулан замтар нэмээд олон тохиолдлыг дээлэр ажиллах юм болсон байна. Тэгээд дотроо өгөөг нь бол дээлээ.
За бүтцийн хэсгийг л за энэ нэг тоон үү. Мөнгөний тухай зөв. Хөл мөнгө авахтай, хүчин бодлого ижтэй, бүх тэмдэгтэй, хөл махаа баталтай ирэн болоо гэсэн. Энэ бүх цагаан хүү байсан. За ээлжийн бол мөнгөний мэдээж буюу ургал биеийг газар татсан байдлыг хөл махаа баталтай, шилтмийн нөгөө уртаслаг бүтцийн ирэн болоо гэсэн. За ингээд бүтцийн хэсэг. За хэрэглээ авч бас бүтэлтэй холбоотой нэг жишээ авъя. Ганган нэртэй газар бэлдээгээ чихэр өгснө юмсав. За тэндээс бэлдээ тэр модноос байдаг газраас гадаа ганц модноос байдаг шүдэр өгсний тухай юмсав. За биологи идэх чанар буюу тухайн ургамлын эдээс эртнэлттэй амьдсан үйлчлэл болж тодорхой биологи өөрчлөлт үзүүлэх чадварыг тогтмол болсон байдаг. Хоёр юмсав байгаа. Энэ нэг 1.3 юм гэж байгаа. Чихэр өгсний буурцагтай орны цэцэг ургамал боловч түүний онцлогтой газар бэлдээ нэмээ үнцгийн болчихжээ. Чихэр өгсний үнцгийг ардын англи ухаанд одоо үргэлж хийж ирсэн. За үнцгийн нэмээд ойлгох хэрэгжүүлж чихэр өгснийг цэцэг биш үнцэн санаанд ордог гэж байна. Тэгэхээр одоо газар бэлдэгчнэ. Тэгэхээр уулын энэ бүтэн ургамал байхгүй. Тэгэхээр яг хэрэгэлдэг зүйлээ л одоо бие юм гэж үзэж байгаа гэсэн. За харин өдөр үсэг тэндээс үлдээ газраас гайтай хичээл зэрэг утгаар болсон байгаа. Ургамлын бусад юмсууд ийм тохиолдол. За өдөр үсэг нь хортой ургамал учраас дур нэгний имчлийн хэрэгжүүлэлт хаалт хайлтай байдаг. Тэгэхээр хэрэгтэй байдаг. За ургамлыг өнсөж харах үүсэх үйл маяг биш. Энэ нөгөө эдгээр ургамлын чөөр бусад бүх амьтдын үүсэх арга нь ноцлыг илэрхийлэх байдлын үүсэх үйл маяг байдаг гэсэн учраас үгээр нь англи сонсыг одоо профессор болон профессор нэмэн хэлэх гэсэн байдаг. За тэгээд энэ жишээ нэгээс хараад ажилтгал ярьсан 570 хамгийн байна. За хувийн харуулын ажилтгын дээр 82 байгаа хамгийн бага нь чимэгтэй нөл амны болоо. Давхар. За тэгээ хамгийн олон байгаа ажилтгал болон нөгөө дүрслэх үр маягийн нэг дагаар нь биш хослуулсан гэсэн юм хэлсэн. За ажилтгал амьсан. Ажилтгал юм болоо. За жаргахаа жаргахын 65 хүлцэн гэж байна. За энэ нөгөө бизнес тухайн зүйл. Одоо тэр нэг салхинд найх хөдөлгөөний жаргахаатай ажилтдаг. За тэгээд байр байдал өмнөний гэрээ тоо нэг зам цагаан зэрэг олон ажилтдаг юм. За энэ одоо хэрэг давхарцтай гэдэг үсэл цаалуулын дараагийн ах жишээ нь бол тэр нэг ажилтгал хэмжүүлэх юм болтойгоо 174-ийг ногоон дотор багтах юм байна. Лямбад систем болохгүй. Олон улсын төлөвлөсөн гол үзэсгэлэн түүхэн цайр яран дэлтэй ногоон хорвол гэдэг гол үзэсгэлэн түүхэн гэдэг хэмжүүлж байгаа. За тэгээд нөгөө бүтцийн хэсгийг цайр яран дээл ногоон хорвол олдог болоод ажилтдаг байна. За ашиглаагүй дүрслэх үр маяг гэж амьдчлах хэтрүүлэх өгүүлэх агаар ургамлын хэсгийг бүтээж юм байна. Энэ нөгөө өмнө нь гарсан хэлбэр дүрсийг гол болгох холбоотой. Мөн тэгэхээр хэлбэр дүрсийн ажилтгалаар илэрхийлж юм байна. За угсааны ургамал судалгаа. За Бэрийн Мартин гээд хүн 1995 онд угсааны ургамал судалгааны 10 гарын явдлага гэдэг номдоо одоо тэр угсааны ургамал судлалын 10 гол хэсгийн уул нь бол Бэрийн судалгаа. За тэгээд ажил хэрэгслэг байх хэдий ч одоо тэр амжилтын зүйлсийг бас судлах нь өргөж үзэг болох боломж нэлээд илэрхийлсэн байдаг. Тэгэхээр бас ургамлын амьсгалыг угсааны ургамал судлалаар тайлбарлах болно гэсэн. Тэгээд энэ хоёр угсааны ургамал судлалын хоёр хандлага байгаа. Эхлээд бол хүмүүс одоо энэ антик ургамлагч амьдлахтаа хэрэгцээний дэ соёлын ачаал үйлчлэн тулгуурлаж ангилдаг гэдэг юм хүн төв хандлага болон тань мэдэх хүсэл хүн угаасаа л энэ байдлыг тань мэдэх юм хэрэгцээтэй төлөвлөгөө байгаль төв энэ хоёр хандлага байдаг. Тэрний бол би сүүлийн
сүүлийн сонгож аваад энэ биеийн дэхний Усаатны биологийн англи онцлог хэсэг байдаг. За энэ бол английн 7 зарчим, иргэлийн 5 зарчмыг тайлбарласан байдаг. За иргэлийн бол би хийж чадахгүй гэж дүнгээр яа тэгэхээр би хийж чимжлэх юм биш. Иргэлийн бол хийж чимжлэх биш болохгүй. Тэгэхээр английн 7 зарчмыг гэж тайлбарласан. За эхний нь хүмүүс орчиндөө байгаа бүх зүйлээс хамгийн тод ялгах хэсгийг төрүүлэн. Одоо жишээлбэл шөөл цэцэгтний багт олон л урамлаа. Тэрнээс хамгаал болон цэцгийг асуулсан. Хамгаал нь бол одоо нөгөө тод ялгах хэсэг байж болно. Ингээд үндснээс авахад хийсэж явдаг болохоор за хоёр дахь зэрэг нь английн соёлын ачаал бүгдлээс үйлдвэрээ биологийн бод гадаад төрхий ижил төстэй хэлбэртэй холбоостой буюу одоо эхний хэсэгт хийсэн хэлбэр дүүрсэн хэмжээ гэдэг харагдах байдал нь хамгийн түрүүний эзлэгдсэн гэр болж байна. Бүтцийн бүрийн шатлалтай байна гэх. Одоо урамлынхаа хэсгийг нөгөө биологийн одоо англи дээр ажиж тавиад яг бүх хэсгийг нөхөж дүнгийн чадахгүй тэгэхээр энэ бүрийн шатлалтайгаа нь харагдаж харагдана. За тэгээд нийт 6 төрлийн хэлбэр байдаг. Амьд, амьдралын хэлбэр, завсрын, төрөл зүйл, хувилбар гэх. Тэгэхээр эдгээр дээр нь ажиж тавиад яг бүгдийн бүх тийм юм. Тэр бүрийн өөрийн гэсэн тооны хэлбэртэй байна гэх. Төрөл нь 500-аас хэтрхгүй гэж байна. Нийт одоо өнгөлийн 652 байсан юм 70 төрлийн тийм ургамалт хуваагддаг. Тэгэхээр энэ нөгөө 500 сэтгэхгүй орыг харуулж байна. Гэхдээ энэ бол зөвхөн ансгийн шинж. Тэрээ зөвхөн бүр ингээд ансг биш ардын англи төлөвийн тоо бас гэсэн юм ойлгомжтой. Англи дотор зарим гişүүд нь үндсэн загвар прототип болдог гэж байна. За энэ дээр бол жишээ хамгааллын ансг жишээ 47, цэнгэрийн ансг 53, за цагаан түнсийн ансг 54 байдаг. Тэгээд энэ нь бол хамаагүй юм. Бусад ансгаас олон тоотой тэгэхээр прототип буюу үндсэн загвар. За ардын англи биеийн баруун шинжлэх ухааны ангилтай ялангуяа төрөл төвшөнд яг нэгддэг буюу одоо яг бүх хэсгийн дүүрэх бүч гэсэн тийм нэг барууны ангиллаар одоо орчин үеийн биологийн ангиллаар ангилж болдог. Тэгээд нөгөө дүрслэлийн хэсгүүд нь бол урамлын онол тодорхойлдог юм. Тэгээд энэ онолын гол нь болохоор энэ бүх үндэстэн одоо хааж исэн англиас сэтгэлгээ нь адилхан. Тэгэхээр ингээд Монголын бас урамлын ансгийг ангилсан сэтгэлгээ нь бол хүндрэлтэй адилхан. Өнөө өдрөс урамлын ансг төлөвшин хамаа дугаалтын суурь төрөөр ангилсан хэлбэр зүйлсээр ангилсан хамгийн олон бол биологийн идэвх чанараар ангилсан хамгийн бага байлаа. Үүний цааш ардын ангил урамлын ашиг төсөөлөлтөд төлөвлөж байна. Мөн ансгалахын үднээс англи үдэхэд ажиллах амжилт хэмжүүлийн аврын хамгийн олон ашиглаж байна. Ангиучлах зүйл бигүүд хязгаар урамлыг ансгалах байна. Тухайн урамлын хэлбэр юм бүтцийг баталцдаг үед бусдын үзэгдэлтэй жишээ зүйлэх ажиллагааны асуулгын амжилтын хэлбэр олонтой байна. За урамлыг ансгалах нэлээд Усаатны урмал сэтгэлийн үднээс шинжлэх үзэх биологийн боловсруулалтын 7 зэрэгтэй нэгдэж шинжлэх өнөөгийн урамлын ангилтуудыг таарч байна. Хүн төрөлхтөн байгалийн танин мэдэх ангилах эзэлсэн хэлбэрийг харуулна. За